20 дугаар зууны ихэнх үед Америкийн нэгдсэн улсад Чарлин Нунан гэгч ардын уран зохиол үлгэр домогт дуртай нэгэн байжээ. Тэрээр аяллахын хугацаанд Америкийн нэгдсэн улсын өмнөд хэсэг болон баруун өмнөдийн нутгуудаар явж тухайн нутаг устай холбоотой үлгэр домгийн мэдээлэл цуглуулдаг нэгэн байжээ. Гэвч түүний цуглуулдаг үлгэр домгуудын ихэнх нь аимшигын уран зохиол байх ба ийм төрлийн зүйлд дуртай нэгэн байжээ. Харин нэгэн өдөр тэрээр өөрийн эхнэр Элид эдгээр олон аимшигын зүйлүүдийн нэг нь болох Оклахомад амьдардаг нэгэн эмэгний тухай ярьж өгсөн байна. Нутгийн хүмүүсийн яриагаар энэхүү эмэгний ганцаараа амьдардаг ба нэгэн том нохойтой хамт аж төрдөг нэгэн аж. Тосгоных нь түүнээс ихэд айдаг бөгөөд түүнийг жирийн хүн биш гэж үздэг байна. Түүний жинхэнэ төрхийг хэн ч олж хараагүй. Учир нь тэр үргэлж өөрийнхөө алчуурын дор нүүрс царайгаа нууж явдаг нэгэн байв. Мөн тэрээр хизээж ганцаараа явж байгаа харагддаггүй бөгөөд түүний дэргэд том нохой нь үргэлж дагаж явдаг байна. Энэхүү нууцлаг эмэгтэйн түүхийг сонссон Нунан тэр даруй энэхүү судалгаанд гарсан бөгөөд энэхүү нууцлаг эмэгтэй хэн болохыг олж тогтоохоор тэрээр гарсан боловч дахин харагдаагүй юм. Чарлин Нунан энэхүү нууцлаг эмэгтэй ирэлт гарснаас хойш Орос сургуу алга болсны дараа түүний эхнэр Элитэ хуучны зүйл худалдаалдаг дэлгүүрийн эзэн түүний нөхөр алга болсон тухай сонин дээрээс олж мэдэн түүнтэй холбогдсон байна. Учир нь энэхүү хуучны зүйл худалдаалдаг дэлгүүрийн эзэн нэгэн камер олсон бөгөөд тэрхүү камерын дээр Чарлин Нунан гэснээр байсан учраас Элитэ холбогдох болсон байна. Энэ үйл явдал Элид гинтийн зүйл байлаа. Нөхрийнхөө зургийн аппаратыг олсон тэрээр энэхүү камерт ямар нэгэн нөхрийнхөө алга болсонтой холбоотой сэжүүр байж магадгүй хэмээн доторх зургуудыг нэг нэгээр нь үзсэн байна. Гэвч таны харж байгаа энэ зураг аппаратанд үлдсэн цорын ганц зураг байсан юм. Гэвч харамсалтай нь энэхүү зурнаас өөр ямар нэгэн мэдээлэл түүнд олдоогүй бөгөөд Чарлигийн тэмдэглэлд энэхүү эмэгний нууц газар болон тэрхүү тариачны нэр бичигдэж үлдээгүй байсан юм. Одоогоос 65 жилийн тэртээ Америкийн том хот бол Лос Анжелест маш сонин үйл явдал болсныг зарим хүмүүс мэдгүй явсаар ирсэн билээ. 1942 оны 2 сарын 24-өөс 25-ны шилжих шөнө 2 цаг 43 минутанд Лос Анжелесийн тэнгэрт нэгэн үл мэдэгдэх биет агаарын хамгаалах штабын хяналтын самбарт илэрсэн байна. Аюулын түвшүүр дуугарч агаарын хамгаалтын пуужин буу зэвсэг болон довтлогчдаа бэлэн байдалд оруулж цохилт өгөхөд бэлэн болсон байв. Энэхүү үйл явдал нь Сувдан ардал руу Японы байлдааны нисэх онгоцнууд дайралт өгөөд 3 сарын дараа болсон үйл явдал байлаа. Тэд дахин Японы талаас агаарын цохилт ирж байна гэж бодон өндөр түвшүүр зарлав. Гэвч нисдэг биет улам ойрцсны дараа Америкийн батлан хамгаалахын яамнаас буруу түвшүүр зарлалтнаа мэдэгдэж улмаар ямар биет агаарт нэвтэрснийг илрүүлэхээр хичээж байлаа. Ингээд шөнийн 3 цаг 16 минут болоход их бөөний 37 бригад 12.8 паундын пуужингаар галлаж нийт 1400 сум тавьсан байна. Ерөнхий командын тушаалаар 4 цаг 14 минут хүртэл галлаад төв удирдлагаас галаа зогсоогсон тушаалын дараа тэд бүгд галлахаа зогсоосон байна. Гэвч үр дагавар нь өөрсдийн талд их муугаар нөлөөлж тэнд байсан энгийн 3 хүн их бөөний суманд өртөж тасралтгүй галлсан пуужингийн их чимээнээс болж 3 хүний зүрх зогсож мөн нэлээд тооны том жижиг барилгууд сүйдсэн байлаа. Хэвлэл мэдээллээр маш их шуугиан тарьж улсыг дахин цочролд оруулав. Батлан хамгаалахын яамны сайд Франк Нокс маргааш өдрийн хэвлэлийн баг хурал дээр энэ бол жинхэнэ дайны түвшүүр биш байсан гэж мэдэгджээ. Америкийн агаарын хамгаалалт үүнийг гадны нисэх онгоц хэмээн эндүрж байсан юм. Гэвч энэ нь ямар ч байлдааны онгоц байх үндслгүй бөгөөд тэднийг тасралтгүй цаг буутахад байрнаас огт хөдлөхгүй нэг хэвэнтэй зогссоор байсан бөгөөд огт галын утаа гарахгүй байсан юм. Тасралтгүй анивчиж байсан эдгэр хурц тодонгийн гэрлэн биетүүд их буудалцаан болсны дараа юу ч болоогүй мэд удаанаар дээшээ хөөрж байснаа гинт алга болсон байна. Иймээс энэ бүх ачирхалтай үйл явдлууд хувилдааны онолд итгэгчдийн анхаарлыг хүссэн үсээгүй татсан бөгөөд үл мэдэгдэх нисдэг биет рүү татсан түүхтэй. Дэлхийд дээр болор гавлын олдвор Эрдэнэ Ацтек, Инк, Майо омгийнхны соёд иргэншил тархаж байсан нутаг болох өдгөөгийн Мексик төв өмнөд Америк твээс их хвчлэн олддог. Эдгээр гавлууд нь шинжлэх ухааны үүднээс мянган жилийн настай байх магадлалыг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Болор гавлыг чухам хэдийд бүтээснийг тодорхойлох бэрхшээлтэй байдаг учраас кварцын насыг тодорхойлох аргагүй бөгөөд радио нүүрс усны аргыг энэ тохиолдолд ашигладаг байж. Анхны гавл 1924 онд Юкатан хойгийн ширэнгэн ойд дундах Эрдэнэ Майо омгийн Лупатун хотын балгасаас олдсон ба археологч Мишель Хэтчс олсныг түүний нэрээр уг болор гавлын түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Уг гавлыг 1960 онд урлаг судлаач Дорланд нарийн судалгаа хийж 15-ыг харьцах 203
хоёрыг харьцах 152.4 см хэмжээтэй 5.13 кг жинтэй болохыг тогтоосон байна. Мөн гавлын арын хэсэгт призм сувгийн систем байгааг илрүүлсэн байна. Энэхүү системийн ард ла болон бусад гэрлийн эх үүсвэрийг тавихад гавлын нүдний суурь нүхэнд гэрэл гардаг байна. Тэгэхээр баяр ёслолд зориулан бүтээсэн байх магадлалыг мөн тэрээр дэвшүүлжээ. Түүнийг бүтээсэн гадаргуйд металл зүйлээр боловсруулсан уул мөр байхгүй, нууц нь бидэнд өглөгдөөгүй, өнгөлгөөний өтгөн байж болох ба хамгийн энгийн тооцоогоор индианчууд ийм агаар өнгөлөхөд 300 жилээс доошгүй хугацааг шаардах аж ганцхан гавлд мөн их хугацаа шаардна гэсэн үг. Портланд 1970 онд уг гавлыг кварцын үүсгэр үйлдвэрлэлээр тэргүүлдэг Hewlett Packard фирмийн мэргэжлүүдэд үзүүлсэн аж. Фирмийн инженер Барри бид гавлыг 3 дурангийн тэнхлэгээр судлахад 3-4 ургацаар бүтсэн нэг цул болороос доод ирүүний хамт тастан авсан байна. Моосын шаталбараар болор болон бусад алмаз төрлийн дараа ордог хатуу жилт долоотой тэнцэн болрыг алмазаас өөр юу ч дийлэхгүй боловч эртний хүмүүс үүнийг чадаж доод ирүүг толгойтой холбон үлгэж авсан нь үнэхээр гайхалтай. Хутгны толгоогоор дарахад бяцрах тул эртний хүмүүс таслах явцад ямар нэг металл зүйлээр хөндөөгүй байна гэсэн байна. Харин экспертүүд ийм зүйл энэ ертөнцийн байх ёсгүй. Түүнийг бүтээгч кристалл каллиграф болон тэгш хэмжээний тэнхлэгийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс үүнийг бүтээх боломжгүй. Учир нь боловсруулах явцад бяцран унах учиртай хэмээсэн нь хариг арийнхны бүтээл хэмээх далд санааг агуулсан байдаг. Энэхүү санаа нь Мишель Хейз гавлын дотор сансрын голограмм харагдаж нэг илэрч нэг алга болж харснаас үүдэлтэй аж. Хаш чулуугаар хийсэн гавл Монголоос олдсон нь Эдүгэ Канад улсад байдаг. Мишель Хейзийн хэмээн нэршсэн энэ гавл ганцаараа биш. Болор болон бусад чулуугаар хийсэн 20 шахам гавл дэлхийн хэд хэдэн орноос олдоод байгаа. Бидний хувьд хамгийн анхаарал татмаар зүйл бол тэдгээр гавлын нэг манай орноос олдсон юм. Эртний цагийн гайхамшигт энэ соёл бүтээгч Майя нарыг эдгээр гавлын гарал үүх түүхтэй холбонд хаамагладаг. Гавлын учир начрыг тайлж өгүүлсэн домог Майя нарт байсан гэх бөгөөд түүгээр бол дэлхийд нийтдээ 13 гавл энд тэнд буй. Бүгдийг цуглуулж чадвал санснаа бүтээж их хүчийг олох чадвартай гин. Мексик, Бразил, Америк, Франц, Орос болоод манай Монголоос олсон гавлууд одоо энэ тентхийн музей болон хувийн цуглуулгад байдаг. Канадад амьдардаг Джон Ван Дитен гэх Холланд эмэгтэйд хамгийн олон буюу 9 гавл бий бөгөөд тэдний дунд манай Монголын гавл байдаг. Цул хашаар хийсэн энэ гавлыг 1865 онд баруун өмнөд Монголоос Хятадын археологч Ян Фофу гэдэг хүн олж авсан байна. Улмаар 1930 онд Даны шашны номлогч Үтгэлэн 5 археологч нарын үр ачнараас худалдан авсан байна. Харин 1992 онд Үтгэлэний хүүхдүүд Монгол гавлыг Ван Дитенд өгсөн ажээ. Ван Дитен цуглуулсан гавлаа Европын өвдөстэй гэж итгэдэг. Тархины хавдартай байсан нь гавлаар илсний хүчээр шимэгдэж үгүй болсон гин. Гавлуудынхаа талд овцыг хүртэхийн тулд урдаа үрж тавьж байгаад бясалгал хийдэг, тэр нь ч үр дүнгээ өгдөг. Наад зах нь сэтгэл санаа асар ихээр тайвширч ухаан бодол хачин сайхан сэлмдэг гин. Ерөөс гавлууд ямар нэг тайлхад бэрх нууцыг агуулж хүмүүс тэр нь янз бүрээр мэддэж байсан жишээ нь олон. Наад зах нь болор гавлыг олсон Мишель Хейзийн охин Ана нэг шөнө хажуудаа тавиад унттал шүнжин индиан хүн зүүдэлжээ. Маргааш нь гавлаа хол тавиад унттал тэгсэнгүй. Эргээд дахин гавлаа өвтлөөд унттал хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан индианчууд тэдний амьдрал зүйд нь яг л кино шиг бодтой үзэгдэж байсан гэдэг. Монгол гавлын эзэн Дитэн 9 гавлаа авч өдгөө дэлхийг тойрон өөрийн нээсэн эмчилгээний практикаас сурталчилдаг байна. Харин Монгол гавлын үүх түүх учир начрын тал дээр өгүүлснээс илүү тодорхой зүйл өнөөхөр үгүй. Монголын ноён хутагт данзан равжаа хүний гавлыг аяг, эрх гэх мэт болгож хийх хэрэгэлдэг байсан бөгөөд уг хаш гавлын олдсон цаг хугацаа ноён хутагтын амьдарч байсан үедээ таарч байгаа нь сонио юм. Тэглээгээд Дитэнд байгаа гавлыг хотогттой шууд холбон үзэхгүй мэдээж. Тэрхүү гавлыг хэн чухам яах гэж бас яаж хийсэн мөн эдгээр болор хохимоонууд дэлхийн өнцөг болон бүрээс олддог гэж бодохоор түүнд агуулгадж буй хүн төрлөختний мэдэхгүй олон нууцуд эдгээр 13 болор гавлт өнөөхөр нь хадгалагдсаар байна.